Тэгэхээр 2 жилийн өмнөөс эхлэн дэлхийн эдийн засгийн хямрал Монгол улсад мэдрэгдэж эхэлсэн. За энэ уулуурхаан бүтээгдэхүүн түшгэлсэн манай улсын эдийн засагт бол нэлээдгүй бол хүн дээр тусаж байгаа. За Монгол улсын төсөв болоод татварын нийт бүрдүүлэлтийн 85% бол уулуурхаан бүтээгдэхүүн болоод уулуурхаан салбараас орж иж байгаа орлого бол бүрдүүлдэг юм. За яг энэ уулуурхаан бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээрх уулуурхаан бүтээгдэхүүний үнийн уналтанд Монгол улсын эдийн засаг төсөвд шууд хүндрэл учруулж холбогдох бүтээн байгуулалтууд бол тэрийг дагаад бол бас зогссон байгаа. За тэгэхээр улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас бол өнгөрсөн 2 дугаар сарын статистик мэдээллийг бол энэ 7 хоногт бол зарлаад байгаа. За энэ статистик мэдээлэлээс харахад бол уулуурхаан бүтээгдэхүүний экспортын хэмжээ бол нэмэгдэж өсөж байгаа бас таатай мэдээлэл бол гараад байгаа. За тухайлбал өмнөх оны мөн үеийнхээс уулуурхай олборлох аж үйлдвэрийн салбарт молибдены баяжмал, за нүүрс, газрын тос, зэсийн баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүн бол бүлгээр 6.8-аас 65.4% өссөн гэдэг статистикийг бол гаргаад байна. За энэ нь бол бас төсвийн орлого бүрдэх томоохон нөхцөл байдал эерэг дүр зураг харагдж байгааг гэж харж болохоор байгаа. За гэхдээ энэ тоо бол бас нөгөө талаараа бас хөрөг үзүүлэлттэй тоо гэж бол хэлж болохоор байна. За учир нь гадагшаа импортлж, экспортлж байгаа бас тоон тутмынхын хэмжээ бол ашигт малтмын хэмжээ бол нэмэгдэж байгаа боловч үнийн уналтаас үүдэж бол орж ирэх орлого нь бол бага байгаа юм байна. За яг энэ дундаас бол энэ бүлэг ашигт малтмлууд дундаас бол нүүрсийг бол онцолмоор байна. За Монгол улс бол дэлхийд нүүрсний нөөцийн хэмжээгээр бол топ 5-т бол дэлхийд бол ирэмблэгдэг. За гэхдээ нүүрс бол өнөөдөр бол хэтэрхий үнгүүцсэн гэхэд бол болохоор байна. За нүүрснээс орж ирэх орлого бол үндэ зогсон байдалд орж зарим үйлдвэр компаниуд бол үүд хаалгаа барихад бол хүрээд байгаа байлаа. За яг энэ нүүрсийн салбартай холбоотой зарим статистикийг бол хэлье. За 3 жилийн өмнө гэхэд бол яг энэ нүүрсийн салбарт бол нийтдээ 55 компани бол ажиллаж байсан. За өнөөдрийн байдлаар бол 30 болон буураад байна. За үлдсэн 20 нь бол одоо үүд хаалгаа барьсан гэхэд бол болно. За яагаад үүд хаалгаа барих болсон бэ гэвэл экспортлж байгаа бүтээгдэхүүнээс олборлолтынхоо зардлыг бол хангаж дийлэх байснаас үүдээд бол үүд хаалгаа бол барьж эхэлсэн. За ганц модны бомтоор гэхэд бол 2012 онд бол тоон тутамдаа коксцэн нүүрс бол $150 худалдагдаж байсан. За харин 2016 оны байдлаар бол $50 болж 3 дахин багасаад байгаа юм. За шивээ хөрөнгийн бомтоор бол 2012 онд бол хагас коксцэн нүүрс $70-80 худалдаалагддаг байж, за 2016 онд харин хагас коксцэн нүүрс $30 болж багасаад байгаа юм. За нүүрс нь өөрөө ингээ үнгүүдэд ирэхээр үүд хаалгаа барихаас өөр аргагүй төрсэн компаниуд бол хөрсөн ойлгомжтой. За нийтдээ бол энэ салбарт бол нийтдээ 6000 гаруй ажилтан бол 2 жилийн өмнө, 2-3 жилийн өмнө ажиллаж байсан. За харин өнөөдөр бол 3000 болж 50% сомготголыг бол хийгээд байгаа. Үлдсэн 50% бол бас ажлын байраар нь хангахад бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг бол нүүрсний салбарын бол өнөөдөр онцолж байна. За нүүрсний салбар унах шалтгаан зөвхөн дэлхийн эдийн засгийн хямралаас үүдснэг бол бас үгүй юм. За дэлхийн эдийн засгийн хямрал бол 2 жилийн өмнөөс л мэдрэгдэж эхэлсэн. За үүнийг бол урьдчилан таамаглаж, за өнөөдөр ирэх хүндрэлээс сэргийлэх бол ажлыг бол улсын хурал болоод засгийн газар бол хурдан шуурхай авч хэрэгжүүлэх боломж бол байсан. За үүний нэг нь бол 5-7 нь бол нүүрсийг бол үнэн нь бол өнөөдөр ингэж унаагүй байхад нь бол эргэлтэнд оруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах бол боломж бол байсан гэж үзэж байна. За ер нь бол энэ нүүрс үнэд орох, за үнэн унах энэ нэг циклийг бол маш мэдрэмжтэйгээр ажиглаж бас орлогоо бол бас төвлөрүүлж байсан жишг бол өнгөрсөнд бол Монгол улсад бол байдаг. За Сүхбаатарын Батболд ерөнхий сайдын засгийн газрын тэргүүлж байсан засгийн газрын үед бол за Австралид үер болж за Монголын нүүрс бол магнат болж байсан дэлхийн зах зээл дээр. За энэ үеийг ашиглаж бол хөрөнгө оруулалтыг бол хурдцтай татаж нүүрсээ бас экспортлснаар бол эдийн засгийн өсөлт бол нэг 2 оронтой тоонд бол анх удаа хүрж байсан дүр зураг бол байдаг юм. За гэхдээ яг энэ ололтынхаа дараа бол бас алдаа гаргасан байдаг. За ямар алдаа вэ гэвэл за засгийн газар жил болгон за Австралид үер болох юм шиг нүүрснээс олох орлогоо бас өндрөөр тогтоосон төсөвтөө эргээд хүндрэл учруулж байсан юм а. За яг үүнтэй ижилхэн за дэлхийн зах зээл дээр нүүрс үнгүүдэх бол нөхцөл байдал бол үүсч, за зарим нэг мэдээлэл бол 2 жилийн өмнөөс гарч ирж байсан. За үүнийг бол овчноор бол харж мэдрэмжтэйгээр хандаж бол 5-7 нүүрсээ бол хөрөнгө оруулагч нартай бол хурдан гэрээгээ үзэглэж хөрөнгө оруулалтаа оруулаад бүтээн байгуулалтын ажлуудад өрнүүлэх боломж байсан ч 5-7 гэрээ, за энэ 5-7-ыг ашиглах хөтөлбөр маань бол төсөл хөтөлбөр маань бол нэг ч алхам урагшлаагүй. За улс төрчлөлт нэлээд явсан. За үүнээс үүдэж бол нүүрснээс олох орлого бол улам муудаад байгаа юм. За ингээд өнөөдөр бол нүүрсний салбар бол үнэхээр уналтанд орсон гэхэд бол хэлж болохоор байна. За онцлог мэдээлэл бол нүүрсний салбарыг онцолж үзэгч та бүхэнд хүргэлээ.